Энэ улсын хурал төвлөрсөн оюуны бүх капиталыг энэ Монгол улсын тулгарч байгаа эдийн засгийн хүндрэлтэй байдлыг даван туулахад зориулах ёстой байтал энийг засгийн газар руу хайж засгийн газрын хийх ажилд мэтээр улсын хурал тэгээ юу хийх вэ? Номын сангийн тухай хууль батлаад явж явах уу? Монгол хэлээ батлаад явж явах юм уу? Юу гэсэн үг юм? Бид эдийн засгийн энэ бодит байдлыг мэдрэхгүй бол энэ ч сууж явах ямар хэрэг байна? Эдийн засаг хэрэг арчилсан намд нэг ширхэг санал байхгүй бол энэ засгийн газар чинь тэгээ ямар утгатай болчих вэ? Засгийн газрыг өнөөдөр бид дэмжиж оруулж ирсэн зүйлийг сайжруулад хугацаа энэ төр дээр хараад дутуу орхигдсан зүйл байвал нэмээд ингэ явах ёстой ш.